За сайн мэцхан уу? Хинтээ аймгийн Илхан сумын ерөнхий боловсролын сургуулиас оролцож би War Garden баг байна. Намайг ахлагч Арин Заяа гэдэг. Намайг Урангоо гэдэг. Намайг Үжин гэдэг. Намайг Буян Бэлэг гэдэг. За энэхүү манай бүтээл маань ургамал ургахад гол хүчин зүйл болох услах. За түүнийг малчид тариаланчдад маш хэлбэрээр одоо үзүүлэхийн тулд ийм бүтээл хийсэн байгаа. За манай бүтээлийн маань үйл явц гэх юм бол мэдээж нарны энергиээр батарейна цэнэглэн. За батарейн маань ингэж мотор буюу саруулагчийн маань ажилуулна. За саруулагч маань ажилласнаар энэ тариалангийн маань услаж за ингэж усласнаар бид нар малчид тариаланчдад ажлыг нь хөнгөвчилж өгч байгаамаа. За энэ түлхүүр буюу товчлуур за энийг ингэж ажилуулснаар ердөө маш хэлбэрээр ингэж тариалангийнхаа усалж болно. За энээс бид нар эндээс цуваа холбоол за бас зэрэгцээ холболтын талаар мэдэж авсан. За мөн эндээс ус шингээдгүй одоо химийн хичээлээс ус шингээх шин чанар за физикийн хичээлээс маш олон зүйлүүд сурч мэдэж авсан. За аюулгүй ажиллагааны дүрм гэх юм бол энэ мэдээж ингээд холболтоо маш сайн одоо шалгах за мөн холболтынхаа утсыг уснаас сэргийлэх энэ бол аюулгүй ажиллагааны дүрм байгаа. За бид үр дүнээс гэх юм бол эндээс бид маш олон зүйлээс бүтлгүүтэж за шантралгүй хичээд сурсан. За мөн бид энэ хичээлээс одоо тариаланчдаа, малчидаа бас мөн хэлбэр аргыг хөнгөвчилж өгсөн. Бүтээлийн маань санаа гэх юм бол манай сургууль нөгөө эко клуб гэдэг клубтэй. За тэрнийхээ үйл ажиллагаагаар бид нөгөө сургуулийнхаа ургац сургалтанд явсан байхгүй юу. Тэгэхэд ажилчид маань нөгөө нэг услах хамгийн хэцүү байдаг гэд тэрнээсээ бид нэр үйл ажиллагааныхаа энэ санааг сэтлийг авсан. 3-7 хоног буюу сар ажилласан. Тэгээд мэдээж бүтлгүүтээ дахиад шинээр оролдож байна. Одоо энэ дис мотороор саруулагч хийхэд бол бид нэр олон аргаар одоо шипризээр хүртэл үзсэн. Тэгээд маш олон аргаар үзсэн. Бидэнд бол хамтарсан эндээс харвал маш олон хүмүүс байгаа. Тиймээс цэцэг их хашраа амгалчсан мэдээч бидэнд ингээд одоо гэр бүлийн ажлаас маань ингэж хөнгөлөөд за тэгээд бидэнд бас мэдээж сум орон нутгийн юмнууд олдохгүй. Тиймээс хотоос бас аав ээжээрээ зохиож авч үзсэн.